Семено албан тушаалын мэдээлэл харгуулан хэвлэх. За эхлээд та албан тушаалаа хайж өгнө. За тухайн албан тушаалаа чеклснийхээ дараагаар сонгогдсон утгыг харах гэдэг дээр дарах байгаа. За тэгсэн тохиолдолд таны ерөнхий мэдээлэл, за зорилго, чигүүрэг, тавигдах тусгай шаардлага, за харилцаа субъект баталгаажуулалт маань харагдах байгаа. За эндээс хөлбөрийн нөхцөл болон цагийн ээлжийн ажил цагийнх нь мэдээлэл нь, энгийн ажил цагийн мэдээлэл нь, за хөдөлмөрийн нөхцөл онцгой нөхцлүүд нь харагдана. За энэ дээр болохоор за ерөнхий тань тухайн байгууллага нь, за тэгээд нэгжийн нэр нь, за албан тушаалын мэдээлэл болон мэдээлэл нь харагдаад, за зорилго, за тавигдах шаардлага гэсэн мэтлэг мэдээлэл харагдана. За мөн та засварлагатай дараа шууд засварлах зэсрүү өсөрч болно гэсэн. За мөн энэ чипний нэг урд сум байгаа, энэ сум дээр дараад за ажлын цагаа за удирдлагын хэсэгтэй хэсэг, за тэгээд туршилтын хугацаатай хэсгийг харах боломжтой. За мөн тухайн албан тушаалыг бүртгэсэн огноо, бүртгэсэн ажилтан байгууллага нь харагдана. За мөн засагтсан тохиолдолд засагдсан оноо, засагдсан ажилт нь харагдах байгаа. За хэвлэхийн хувьд мөн та эхлээд чиглэж өгснөөхөө дараагаар хэвлэх гэсэн товчлуудаа дарсан тохиолдолд за яг ерөнхий 5 мэдээлэл маань за энд хэвлэх байдлаараа харагдах байгаа. За ерөнхий мэдээлэлээс шууд хүснэгтэн дээрээ өөрөө таталтаа хийгдээд ингэ харагдана. Та эндээс шууд ерөнхий мэдээллүүдээ бүрэн оруулж дууссан бол хэвлээд авах боломжтой.